Улиран одож буй 2024 он санхүүгийн зохицуулахаараа болон хорооны ялц зохицуулалтын салбарын хувьд амжилт дүүрэн жил байлаа. Хороо нь олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалтын орчныг олон улсын жишгт нийцүүлэн шинжлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр дэвшлиг харамжуулах бодлого зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх салбарын нийт хөрөнгө зах зээлийн үнэлгээ түүхэн дэд буюу 30% төрж өссөн байна. Ингэхдээ хөрөнгөний зах зээл хамгийн өндөр өсөлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8% буюу 2020 онтой харьцуулахад 4.6 дахин өссөн байна. Ирж буй 2025 онд хорооны хамт олон бид зохицуулалтын салбарын эрх зүйн шинжилгээг хийх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэлийг нэмэгдүүлэх, оролцоог өсгөх, цаашлбал салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим технологи суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Мөн байгаль орчин дэвтэлтэй хувь амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, бодлого зохицуулалтын орчныг боловсронгуй болгоно. Санхүүгийн салбарын нийт оролцогч, харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлээд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын хөлзөөтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.